Өнөөдрийнхөө хичээлээр куб, параллелийн талбайг олцгоно. Куб хэдэн тал, хэдэн ирмэг, хэдэн оройтой вэ? Энэ бол ирмэг тийм ээ. Энэ орой. 12 ирмэг, 6 талс, 8 оройтой. Дэлгээсэн дээр харагдаж байна тийм ээ. Сайн ажиглаж хараарай. Тоолж үзээрэй. Өнөөдрийн хичээлийн зорилго кубын гадаргуугийн талбайг олцгоё. Бодлого 1. Кубын ирмэгийн урт нь 14 см бол түүний эзэлхүүн ба гадаргуугийн талбайг олцгоё. Дүрсээ хааж үлээ. Талсын ирмэг нь 14 см ах нь. Тэгвэл эхлээд нэг талсныхаа буюу 14-ийг 14-оор үржүүлж олно. Дараа нь 6 талтай учраас 6 талаараа үржүүлж олно. Дэвтэртээ тэмдэглээрэй. Одоо хамтдаа эзэлхүүнийг олъё. Эзэлхүүнийг олохдоо урт, өндөр, өргөн 3-ыг үржүүлдэг учраас үржүүлж олсон байна. Нийт 2744 см куб гарсан байна эзэлхүүн маань. Бодлого 2. Кубын ирмэгийн урт нь 18 см бол эзэлхүүн ба гадаргуугийн талбайг олцгоё. Ирмэгийн уртаа тэмдэглэе. 18 см. Эхлээд нэг талсныхаа талбайг олж байна. Дараа нь 6 талстаараа үржүүлж оллоо. Одоо эзэлхүүнээ олоорой. Урдлыг үзтгээд багшийнхтайгаа тааруулж үзээрэй. Дараагийн бодлогыг бодцгоё. Кубын дэлгээсийн талбайн хэмжээ нь 96 см квадрат бол ирмэгийн уртыг олоод эзэлхүүнийг олъё. Арай өсвөргээр байна тийм ээ. Кубын дэлгээсийн талбайн хэмжээ нь 96 см гэдэг өгөгдсөн байна. Тэгвэл ирмэгийн уртыг хэрхэн олж болох вэ? Бодоорой. Ирмэгийн урт буюу тэр Аг болох юм байна тийм ээ. Тэхийн тулд эхлээд нийт талбай хэмжээ нь 96 см квадрат. Түүнийгээ Агаар үржүүлээд 6 талстаараа үржүүлэхэд 96 см гарсан байна гэсэн үг. Тэгвэл нэг талстаа олохын тулд 96-гаа 6 таваагаад 16 см гарах нэ. Одоо хамтдаа ирмэгийнхээ уртыг олцгоё. Тэгвэл ирмэгийн урт нь 4-4-16 гэдэг учраас 14 байх нь тийм ээ. Одоо тэгвэл эзэлхүүнээ олохын тулд ирмэгийнхээ уртыг үржүүлж өгнө. Урт өндөр өргөн 3-аа үржүүлээд 64 см куб гарсан байна. Бодлого 4. Кубын ирмэгийн урт нь 3 см бол бүх ирмэгийн нийт урт хэдэн сантиметр вэ? Ирмэгийн уртаа тэмдэглэе. 3 см. Тэгвэл бүх ирмэгийн уртыг гэсэн байна. Тэгэхээр яаж болох вэ? Куб маань 12 ирмэгтэй. Тэгэхээр 12-ыг 3-аар үржүүлээд 36 см урт гарах нэ. Бодлого 5. Кубын дэлгээсийн талбайн хэмжээ нь 150 см квадрат бол ирмэгийн уртыг олоод эзэлхүүнийг олъё. Дэлгээсийн талбайн хэмжээ нь өгсөн байна тийм ээ. 150 см квадрат. Өмнөх бодлогын адилаар ямар хэдийг хэдээр үржүүлээд ямар үйлдэл гүйцэтгээд 150 см квадрат гарсан бэ гэдгээ бодно. Тэгэхээр ирмэгээ үржүүлээд нэг талстайхаа хэмжээг 6 талстаараа үржүүлэх юм бол нийт талбай хэмжээ гарсан байгаа тийм үү? Тэгэхээр эргүүлээд 150-даа 6 талд нь эргүүлээд хувааж өгнө гэсэн үг тийм ээ. Тэгэхээр 25 см гарна.
За тэгвэл хэдийгээр үржүүлэхэд 25 см үлээ гэдгээ бодож үзнэ. За тэгвэл 5-ыг 5-аар үржүүлэхэд 25 см квадрат. Тэгвэл ирэмгийн урт нь 5 см байх нь байна. За тэгвэл эзэлгүүнээ олохын тулд 5-ыг 5-аар үржүүлээд дахин 5-аар үржүүлэх юм бол 150 см куб гарах нэ. За бодолтуудыг дэвтэрэн дээр тэмдэглэж аваад ахаад эхнээс нь давтан сайн үзэж ойлгож аваарай. За параллелепипед хэдэн талс, хэдэн ирмэг, хэдэн оройтой вэ? За ажиглаарай. 6 талст 12 ирмэг, 8 оройтой. За тэгвэл дараагийн бодлогыг бодъё. Бодлого 6 тэгш өнцөгт параллелепипедийн бүтэн гадаргуугийн талбайг бодож олох 1-р аргын тухай үзье. За эхлээд талсуудаа тэмдэглэдэг тийм ээ. Хүснэгтний аргаар бодсон байна. Бүх талсуудаа тэмдэглээд талс бүрийнхээ талбайг олдог. За дараа нь бүх гадаргуугийнхаа талбайг олно. За эхлээд нүүрний талбайг олно. Нүүрэн хэсгээс харагдаж байгаа талстын маань талбай нь хэдвэ гэдгийг олно тийм ээ. Дараа нь дээд доод талын талбайг олно. 2-2-ороо тэнцүү байдаг учраас. Дараа нь хажуу талын талбайг олох нь байна. За тэгээ бүгдийг нэмэх юм бол бүх гадаргуугийн талбай нь 60,196 см квадрат гарсан байна. За хоёр дахь арга нь бол ажиглаарай. 3 өөр хэмжээтэй талст байдаг тийм ээ. Тэрийг олоод хооронд нь нэмээд 2-2 удаа байдаг учраас 2-оор үржүүлчих юм бол бүх гадаргуугийн талбай гарч байна. За ингэж гадаргуугийн талбайг 2 аргаар бодож болох нэ. Эхнийхийг нь хүснэгтэнд тэмдэглэж агаад тус бүрийг нь олоод нэмж олж болно. Эсвэл 2 дугаар арга нь 3 өөр талстынхаа хэмжээг олоод 2 удаа байдаг 2 байдаг учраас 2-оор үржүүлж олох нь байна. За бодлого 7 см-ийн урттай, 5 см-ийн өндөртэй, 3 см-ийн өргөнтэй параллелепипедийн бүтэн гадаргуугийн талбайг олцгоё. За эхлээд нүүрний талбайг олсон байна тийм ээ. Хүснэгтний аргаараа. Дараа нь 2 хажуугийн талбайг олсон байна. Дараа нь дээд доод талын талбайг олсон байна. За бүгдийг нийлүүлээд 142 см квадрат гарах нэ. За тэгвэл энэ бодлогыг та нар 2 дугаар аргаар нь олоорой. Дэвтэртээ бичиж тэмдэглээд 2 дугаар аргаар нь олоорой. За бодлого 8. 10 см урттай, 4 см өргөнтэй, өндөртэй, 2 см өргөнтэй параллелепипедийн бүтэн гадаргуугийн талбайг олцгоё. За тэхийн тулд урт нь альвэ гэдгийг зураг зурж байгаа тэмдэглэнэ тийм ээ. За дараа нь талс бүрийнхээ талбайг олно. За энд бол дээд доод нүүрний хэсгийн талбай байна тийм ээ. За дараа нь хажуу талаа оллоо. За дараа нь бүх хэсгүүдээ нийлүүлээд за 2 дугаар арга, 1-р арга буюу хүснэгтийн аргаар олсон байна. Бодлого 9. 15 см урттай, 7 см өндөр, 4 см өргөнтэй параллелепипедийн бүтэн гадаргуугийн талбайг олцгоё. За дүрсээ зураад тэмдэглэгээ хийгээрэй. За нүүрэн хэсгийг олсон байна. 1-р аргаар олж байна тийм ээ. За дээд доод хэсгийг олсон байна. Хажуу хэсгийг олсон байна. За бүгдийн хооронд нь нэмж тэмдэглэсэн байна. За 2 дахь аргаар тэр доор тэмдэглэсэн байна. За хичээлээ давтан үзээд дэвтэртээ бичиж тэмдэглээд гэрийн даалгавраа бодоорой.